Хүн гэдэг амьтан мөн чанараараа бол дур зоргоороо, хар санаат, хувиа бодогчинчтэй. Тиймээс хүндрэлтэн алаан хятад цэг тавьж зэрэгцэн оршихын тулд зохиомл захирагч буюу төр хэмээх бүтцийг үүсгэн байгуулсан гэдэг. Ардчлалыг орчин үеийн эрдэмтэн судлаачдын дийлэнх нь дотоод ба гадаад хүчнүүдийн хоорондын зөрчлийг шийдвэрлэх тогтолцоо гэж үздэг. Тийм учраас ардчлал бол өнөөгийн эрен үед илүү тохирсон улс төрийн дэглэм хэмээн хүлээн зөвшөөрч байна. Цогц байдлаар хүний капитал гэгдэх ардчилсан нийгмийн аюулгүй байдлын хүчин зүйлийг ганцхан төр өөрөө бий болгочихдог. Иргэд чүүнд оролцоотой байж түүгээрээ дамжин өөрсдийн амьдрах нийгмийг бий болгодог гэж хэлж байна. Үүний хүчин зүйл бол мэдээж татвар, төр, иргэн хоёрын харилцан хамаарлал юм. Өнөөдрийн ертөнц, өнөөдрийн нийгэм, өнөөгийн 100 бол техник технологийн, ашигт мэдээллийн, оюун ухааны шинжилэл хувьсгалын 100 бөгөөд энэ 100-д хүн бүр өөрийн амьдралыг, өөрийн нийгмийг бүтээхийн тулд бүгд оролцоотой байж, оролцооныхоо хэрээр нийгмийн харилцааг бий болгосоор ирсэн болно. 1990-ад оноос ихтэй нийгмийн амьдрал авахд гарсан шинжилэлд өөрчлөлтүүд, хөгжлийн архиц олон дэвшлийг авч ирсэн. Эдгээр бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын их усүр юу байв? Монголчууд ардчилсан нийгмийг бий болгоод 30 жил болж байна. Энэ 30 жилийн бүтээн байгуулалт шинжилгээг нуруунд дээрээ үүрч ирсэн байгууллагуудын нэг бол татварын алба билээ. Шинэ үеийн татварын албаны 30 жилийн өмнө мэндийг хүргье. Зах зээлийн эзэн засгийн тогтолцоон шилжсэн тэртээ 30 жилийн өмнө татварын алба шинжилэн байгуулагдсан. Анх бид 230 албан агчтай 2000 гаруй татвар төлөгчдөө жилдээ 5.7 тэрбум төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг байсан. Өнөө цагт бид 1800 албан агчтай татвар төлөгч 220 мянган хуулийн этгээд 2.1 сая иргэний бүртгэлтэй жилдээ 5.7 их найт төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлэн ажиллаж байна. Төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн нийт татвар төлөгч, бизнес эрхлэгч, нэгтлэнгуудаа хамтын ажиллагааны 30 жилийн хойно баярын мэндийг хүргье. Татварын албаны 30 жилийн түүхэн хөгжлийг 3000 албан агчид бид хамтран бүтээсэн. Татварын албанд өмнө нь ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нийт татварын албан агчидаа татварын албаны 30 жилийн хойно халуун мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Улсын төсвийн нийт төвлөрүүлэх орлогоос 50-аас 65 орчим хувийг татварын орлого бүрдүүлдэг бол үлдсэн хувийг татварын бус орлого бүрдүүлдэг байна. Төсөвт төвлөрүүлсэн татварыг харин юунд зарцуулдаг вэ? Боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, нийгмийн халамж, хангамж, спорт, соёл урлаг, нийтийн ерөнхий үйлчилгээнд зарцуулдаг байна. Тэгвэл ямар зорилгоор татварыг төвлөрүүлдэг вэ? Төр үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, төсвийн мөнгө хөрөнгийг хуримтлуулах, улс орноо хөгжүүлэх, ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах гэж. Дээрх асуудлуудыг шийдэхийн тулд улс төсөвтэй байх хэрэгтэй. Улсын хурлаас баталсан засгийн газар бүрдүүлэн зарцуулах төсвийг улсын төсөв гэдэг. Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, хүний хөгжлийн сангийн төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрддэг. Үүнээс бид татвар бидний амьдралд ямар хэрэгтэй вэ гэдгийг харж байна. Төсөвт төвлөрүүлсэн татварыг харин юунд зарцуулдаг вэ? Бид нар татварын тухай ярилцж байгаа. За татвар гэдэг зүйл хэдийн үеэс үүссэн бэ? Татвар гэж юу нь яагаад одоо энэ улс орны хэмжээнд яригддаг зүйл болсон юм бэхээр хүний нийгмийн хөгжлийн явцад хүмүүсийн хооронд ялгаа гарч эхэлсэн. Өмчийн эсвэл эрх мэдлийн гихт мэгт ялгаанууд нь явандаа ангийн одоо ялгаанд хүргээд тэр ангийн ялгаанаас төр үүссэн гэж үздэг бид нар тийм ээ. За тэгвэл энэ төрийн оршин тогтнох үндэс нь бол ерөөсөө л татвар байсан юм байна. Төргүүгээр нийгэм орших боломжтой юу? Төргүүгээр эсвэл татваргүйгээр улс оршин тогтнох боломжтой юу? Та нар хар татвар гэж юу гэсэн үг вэ? Татварыг юу гэж ойлгож байна? Багштай хариулах хөвгт байна уу? За татвар үүссэн хөгжил одоо үе шатууд нь хэд хэдэн үе шаттай байдаг. За хамгийн анх бол манай эртний өмнөх 4-р зууны үед буюу Хүннүү аймгийн үед бол татвар ах үүссэн. Яаж үүссэн бэ гэхээр тухайн үед улс орныхоо одоо хажуу хөрс улс орнуудтайгаа
одоо дайдах, мөн тэдгээрийг эзлэх, за мөн ард иргэдээс мал болон одоо хөрөнгийг хураах замаар татвар үүссэн бол энэ нь 1206 онд их засаг хууль батлагдсанаар одоо анхны бичмэл хууль үүссэн. Тэр хуулинд болохоор татвар одоо яг тодорхой нэг тийм бүлгээр орсон байдаг. За дараа нь болохоор ардын хувьсгал 1921 онд ялснаар гадаадын одоо пүүсний 8-ачд болон худалдаа эрхлэгчид, мөнгө хүүлэгчид зэргээс бол худалдааны татвар авсан. Мөн хар шар феодлуудаас орлогын татвар авч эхэлсэн. За энэ нь болохоор одоогийн 1991 онд бол яг татварын шинээр алба бол үүссэн. За энэ нь болохоор одоогийн ингээд бидний ээж аваас авч байгаа татварын одоо нэг хэлбэр нь хуулинд одоо заагдаж орсон гэсэн үг. За сайн байна. Ер нь татвар хэрэгтэй юу? Татварыг ер нь яагаад төлөх ёстой юм бэ? Юу гэж бодож байна та? За. Улсын төсвийн дийлэнх хувийг татвараас бүрдүүлдэг. Уг татвараас улс орон оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулаад буцаагаад ард иргэдтэй үйлчилдэг. Татварын ихэнх хувь нь буцаагаад тухайн улс орныхоо хөгжил цэцэглэлд магадгүй ирээдүйн хойч үед одоо хөгжүүлэх, төлөвшүүлэх тэр зарлуудад ихэнх нь зарцуулагддаг байна. Дунд сургуулийн нийгмийн тухай мэдлэг хичээл дээр нийгмийн тухай багш нарын заасан тодорхойлолт, ойлголтыг тухайн үед нь цээжлээд өнгөрөхөөс биш, хүн бүр нийгэм гэж юу вэ гэсэн асуултанд тодорхой хариулт өгөхөөр мэдлэггүй байдаг нь судалгаагаар харагджээ. Карл Марксийн тодорхойлолтоор бол нийгэм гэдэг нь хамтын үйл ажиллагааны явцад бүрдсэн хүмүүсийн хоорондын харилцааны түүхэн ёсоор хөгжигч цогц юм гэж тодорхойлсон байдаг. Нийгмийн үүсэл, хувьсэл, хөгжил, түүний уг мөн чанар, ирээдүйн төлөв, хандлагыг философи, түүх, социолог, улс төр эрх зүй, эдийн засаг, соёл судлал, антрополог, ёс зүй, хэл шинжлэл зэрэг нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаанууд тал бүрээс нь авч үзэж олон талаар тайлбарладаг. Тэгвэл өнөөдөр нийгэм хэмээх том тогтолцооны дэд тогтолцоо буюу институтуудын чухал хүрээнүүдэд хамаарах татварын тухай, татварын алба үүсч өгсөн 30 жилд ямар ололттой ажиллав, ямар хүнд цаг үеийг туулж байв гэдгийг ярих болно. Монголын татварын алба нь өнөөдөр 92 чиглэлийг хэрэгжүүлдэг төрийн тусгайлсан байгууллага бөгөөд үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөөтэй ажилладаг байгууллага юм. Татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр хангах, сургалт сурталчилгаа зохион байгуулах, татварын хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, улс орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх үүргийнхээ дагуу тасралтгүй ажилласаар ирсэн бөгөөд шин цагийн татварын алба үүссэн байгуулагдаад 30 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд татварын алба дотооддоо хуулийн шинжилэл, үйл ажиллагааны шинжилэл, хүний нөөцийн шинжилэлтийг хийж, иргэдэд үйлчлэх үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна. Орчин цагийн татварын алба үүсч өгдснөөс хойш 30 жилийг өнгөрсөн байна. Энэ 30 жилийн хугацааг бол ерөнхийд нь 3 хувааж үзэж болох юм гэж ойлгож байгаа. За эхний үе буюу 1991-ээс 2000 оны хугацааг бол шинэ үеийн татварын алба үүсч өгсөн жилүүд гэж үзэж болно. За энэ жилүүдэд юу хийжсэн бэ гэхээр татварын алба шинэ бүтэц тогтолцоогоо шинжилжсэн, татвар төлөгчдийнхээ бааз сурыг өргөжүүлэхээр нэлээд төлөв анхаарч ажиллаж байсан. За энэ татвар төлөгч нартайгаа харьцаж ажиллах, байцаагч нарын ажилчдынхаа ур чадвар, мэдээлэл мэргэжлийг дээшлүүлэх, боловсроочныхаа нөөцийг хангах тал дээр бас төлөв ажиллаж байсан. За дараагийн нэг том ажил нь бол татварын алба маань шинээр үүсгэн байгуулагдсан учраас татварын хуулиудыг шинжилгэн боловсруулж бүх хуулиудыг батлуулах ажлууд бол яг энэ эхний 10 жилд бол хийгдчихсэн. Ингээ 2000 он гэхэд бол татварын алба нийтдээ 18 хууль тогтоомжуудыг бол батлуулсан байдаг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц эхэлсэнтэй уялдан улс орны эдийн засаг нийгмийн харилцааг үндсээр нь өөрчлөх, энэ бүхэнд тохирсон хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж, хууль тогтоох байгууллагын өмнө шил шилээ дарсан олон чухал асуудал байсны дотор татварын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн актуудыг баталж гаргах нь нэн чухал байлаа. Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг хэмээн заасан нь
хуулийг дээдлэн хүндэтгэж татвар төлөх нь төрч ёсны нийгэмд хүн бүрийн угаас заяасан үүрэг юмаа гэдгийг баталгаажуулсан билээ. 1990 онд сангийн яамнаас албан татварын тухай хуулийн анхны төслийг боловсруулан улсын баг хуралд оруулж 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталж 1991 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Ингэснээр сангийн яамны орлого татварын газрыг улсын татварын алба болгон өөрчиллөө. Монгол улс зах зээлийн эдийн засаг шилжих, эдийн засгийн бүтцийг бий болгох тухай асуудал шүү дээ. Тэгэхээр зах зээл рүү шилжээд явчихсан зэрэг татвар авахгүй бол төр байхгүй гэдэг шиг татварын систем тогтолцоо бий болох болсон. Тэгэхээр тэр тогтолцоо чи юу гэх юм зэрэг зөвхөн хэдэн хууч гэдэг юм уу нэг татварын алба биш шүү дээ. Тэр чи яах вэ гэх юм зэрэг хувийн хвшлийн аж ахуй нэгж татвар төлөгчдөөс нөгөө үндсэн хууль заасан Монгол улсын иргэн татвар төлөх үүрэгтэй гэж заасан тэр үүргийнхэн дагуу татвар төлүүлж тэрнийг төсөвт одоо авч тэрнийг одоо нийгмийн сайн сайхны төлөө зарах ийм харилцаа бий болох шаардлагатай болж байгаа хгүй юу. Тийм учраас бол энэ зөвхөн нэг татварын албаны тухай асуудал биш ээ. Энэ чинь Монгол улсыг зах зээлийн эдийн засаг шилжүүлэхтэй холбоотой том асуудал. Монгол улсад шинэ татварын алба байгуулах асуудлыг татварын шинэ үйл боловсруулах ажлыг зэрэгцүүлж хийсэн. Татварын албыг анх байгуулахдаа үндсэн суурь нь бол төв газартаа сангийн яамд улсын орлогын газар байсан цөөхөн хүнтэй. Энэ хүмүүсүүдийг үндэслэлдээ тэний суурин дээр үүсгэн байгуулагдсан. Аймаг нийслүүдэд санхүүгийн хилцс гэдэг газар байсан. Тэр дотор мөн орлогын асуудал хариуцсан нэг 3-4 хүний ийм одоо их үзүүдээр бид нар энэ ажлаа зохион байгуулж хийсэн. Татварыг 3 үндсэн үйл ажиллагаагаар хэрэгжүүлдэг зүйл гэж ойлгодог бид. Нэгдүгээрх нь татвар бол хуулийн дагуу хэрэгжинэ. Тийм учраас Монгол улсын одоо шинэ эдийн засгийн нөхцөлд татварын шинэ багц уулыг боловсруулах асуудал байсан юм. Хоёр дахь асуудал нь бол татварын албыг байгуулах ёстой. Энэ зах зээлийн эдийн засгийн харилцаанд чиний үеийн татварын албыг байгуулах ийм ажил хоёр дахь ажил маань байсан. Гурав дахь ажил бол татварыг мөрдүүлэгч, бараг үүсгэгч нь бол татвар төлөгчд юм. Тийм учраас татвар төлөгчийг татварын алба хоёрын харьцаа ямар байх вэ гэсэн ийм 3 асуудлаас үндсэндээ амжилттай хэрэгдэг зүйлээ гэж ингэж ойлгож ажил явуулж яасан. Монгол улсад 1991 он гэхэд дан ганц улсын өмчит байгууллагуудтай өмчийн өөр хэлбэрүүд тухайлбал хувийн өмчийн нэг ч байгууллага байгаагүй юм. Энэ цаг үед аж ахуйн нэгжийг шинээр байгуулах, татвар төлөгчөөр бүртгэх ажил эхэлжээ. Улмаар 1992 онд батлагдсан Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн нь хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй болохыг тодорхойлсон бөгөөд тухайн ондоо татварын 5 багц хууль батлагдсанаар шинэ үеийн татварын тогтолцооны суурь тавигдсан гэж үздэг. Ер нь татварын алба байгуулна гэдэг чинь өөрөө төсвийн орлогын их үүсвэрийг бүрдүүлэх албаар бий болгож ийн гэсэн үг шүү дээ. Ер нь 90 оноос урд бол төсөө тэргөө ерөөсөө бүх улсын хэмжээгээр сангийн яамд бол улсын орлогын газар гэж газар байсан. Аймагуд бол орлогын санхүүгийн хэлцээр орлогын мэргэжилтэн гэж хүн байсан. Тэр улсууд бол хариуцаа төсөө орлогоо бүрдэлтийг хангаад явдаг байсан байхгүй юу? Тэр алба чинь өөрөө 91 оноос хойш эхлээд хуулийнхаа дагуу татварын алба болж өөрчлөгдсөн гэсэн үг. Аж ахуйн нэгж гэдэг юм нь хуучин улсын үйлдвэрийн газрууд байлаа шүү дээ. Занхлах аж ахуйн нэгж үчин. Тэгээд улсын үйлдвэрийн газруудаа бол аж ахуйн нэгж гэж нэрлэдэг. Шинээр бол маш олон хоршоо, хуваар эрхлэх аж ахуй байгуулагдж байсан. Улсын бүртгэлийн ажил бол тэр үед татварын албандаа хамааралтай байсан. 1991 оноос өмнө хувийн өмчтөөр тулгуурсан аж ахуйн нэгж ерөөсөй байгаагүй. Тухайн цаг үед аж ахуйн нэгж гэж хэнийг хэлэх компани оршоо нөхөрлөл хуваар эрхлэх аж ахуй гэж юу болох ард иргэд хуулийн этгээд түүнийг үүсгэн байгуулах тухай ойлголт нь цоо шинэ ойлголт байсан. Тухайн үед татварын ерөнхий газарт хамгийн анхны бүртгүүлсэн аж ахуйн нэгж нь Монгол Америкийн хамтарсан Монамко гэсэн гадаадын хөрөнгө оруулалттай хувийн аж ахуйн нэгж үүсч 0.1 тоот гэрчлэгийг авч байсан санаанд тодтгуулсан байна. Анхны татварын хуулиар хүн амын болон үйлдвэрийн газар байгууллагын орлогоос хураах орлогын албан татварын харилцааг голлон зохицуулсан бол
Албан татварын анхны хуулийн гол ач холбогдол нь төсвийн орлогыг бүрдүүлэхээс илүү татварын тухай ойлголтыг татвар төлөгч нарт бий болгон татвар төлөх нь зайлшгүй болохыг ойлгуулах, улсын санхүүмргийг бүрдүүлэх, төлсөн татвар нь боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах зэрэг төрийн үйлчилгээгээр дамжин эргээд татвар төлөгч болон ирээдүйн хойчийн маань амьдралын сайн сайхны төлөө зарцуулагддаг гэдгийг Монгол улсын иргэн бүрт ойлгуулахад татварын албаны ажил чиглэгдэж байжээ. Одоо бид нар бол одоохтой адилхан хууль сурталчилна гэж одоо радио, телевиз ч юм уу мэдээллийн хэрэгслийг ашиглаж чаддаг байсан. Аж ахуйн нэгжүүдийг бид нар бүртгэж авдаг байсан. Бүртгэж авчаад нэг гэрчлэгээ гэдэг жижигхэн цаас өгдөг байсан байхгүй юу? Тэрнийгээ 7 хоногийн нэг өдөр өгдөг. Тэрнийгээ өгөхийн тулд одоо нөгөө зааландаа нөгөө хүмүүсийгээ дуудаж авчраал гэрчлэгээгээ ч гардуулна. Тэр үедээ нөгөө одоо ийм хууль тогтоомж ингэж үйлчилж байгаа шүү. Ийм татварыг ийм хугацаанд ингэж төлөх ёстой шүү гэдэг мэдээлэл өгдөг. Ийм л ажил хийгдэг байсан та эхний үед бол нэгэнт одоо бид нар энэ татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгоо татварынхаа байцаагчдыг бас татвар төлөгчтэй харьцаа хандлагын зөв болгосны дараа татвар төлөгчийнхаа боловсролыг дээшлүүлэх гэдэг бол хамгийн чухал асуудал байлаа. Татварын төлөгчдийг төлөвшүүлнэ, боловсруулна гэдэг нь хууль эрх зүйн мэдлэгийг маш сайн сайжруулах хэрэгтэй. Тэр ямар учраас та татвар төлж байгаа юм бэ гэдэг тэр ухамсарыг маш сайн ойлгуулах хэрэгтэй. Тийм нэг амар хүлээж авч байгаагүй. Маш хүнд байсан. Одоо жишээлх юм бол хувийн машин анх одоо таксины чиглэлээр хүн зүүж эхэлж байгаа байхгүй тийм ээ. 90 оны ихэр ч тийм. Тэгээд бид нар зах дээр очиод шалгалт хийн. Тэгээд нөгөө хувийн машины чинь яг хүн ингээд зорчигчийг аваад ирээд өөр хоорондоо яг тэр мөнгө солилцож явах тэр акшнд нь л одоо татварын байцаагч очиж байгаа. Тэгээд танд одоо хувийн машиндаа ийм лиценз зөвшөөрөл авсан уу, та татвараа төлсөн үү гэдэг хэлэнгүүт та нарт ямар хамаатай бэлгэн штэ. Яагаад гэвэл машин минийх, бензин минийх би өөрөө хүний олоод зөөгөд явж байгаа. Улсаас би нэг ч төгрөг ямар ч юм зараагүй байж хат яхаараа та нар надаас намайг дарамтлж ингэж татвар авдаг юм. Тэгээд зарим нь бол зүгээр шууд зүхтна. Би ч нэг амар өнөөдрийн энэ байдалд хүрчээгүй л дээ. Иргэдийн ойлголт маш сул. Тэгтээ ер нь татварын албаны татварын байцаагчдын оюугүй хөдөлмөрийн үр дүн сүүлдээ тэрнийг бол ерөөсөө хүн болгон мэдэрдэг, хүлээн зөвшөөрдөг болсон шүү дээ. Бид нар тухайн үед одоо Чингэлтэй гэхэд одоо наран туулын зах байлаа ш. Наран туул зах чинь Дэнжин мянган зах гэж байсан. Дэнжин мянган захын хүн болгонд хүрч татвар авч чаддаг болсон байсан гэж бодож. Нийслэлийн татварын албан 1991 оноос эхлэн нийслэлийн төвийн 6 дүүрэг Багнуур, Багхангай, Налайх, Жаргаланд, Гачуурт, Туул дүүргийн татварын хилцүүд нийслэлийн татварын газраас бүрэлдэж 1993 оны эцэст 385 байцаагч ажиллаж байлаа. Улсын баг хурлаас баталсан бүгд найрамдах Монгол ард улсын албан татварын хуулийг 1991 оны 1-р сарын 1-ээс мөрдөж эхэлсний дагуу аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст албан татварын тасаг байгуулснаар аймагуудын татварын албаны үүсэл эхэлсэн гэж үздэг. 1993 оноос засаг даргын дэргэдэх татварын хэлтсийг байгуулан Монгол улс даяар татварын нэгдсэн сүлжээ бий болсон байдаг. Мөн байцаагч нарт мэргэжлийн зэрэг олгож үйл ажиллагаагийн тогтмолжуулсан байна. Улсын хэмжээнд бол татварын ерөнхий газар үйл ажиллагаагаа удирдаад тэгээд аймаг нийслэлийн татварын газрууд байна. Нийслэлийн татварын газар нь бол дороо 9 дүүрэгт байгаа татварын хэлтсүүдэд удирддаг байсан. 2010-ад оны үед бол 800 татварын ажилтнтай улсын хэмжээний татварын ажилтнуудын 50% нийслэлд улсын хэмжээнд бүртгэгдээ үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 70%-нд нийслэл харьяалагддаг байсан. 1991 онд улсын татварын албан аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд 909 компани 2357 хоршоо 3826 хуваарь эрхлэх аж ахуй 610 улсын үйлдвэрийн газар нийт 7702 татвар төлөгчийг бүртгэж анхны татвар төлөгчийн бааз суурийг тавьж байсан түүхтэй.
Монгол Улсын засгийн газрын 1993 оны 194-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд сангийн сайдын 1994 оны 1-р сарын 4-ний өдрийн 1-р тушаал, үндэсний татварын ерөнхий газрын даргын 1994 оны 1-р сарын 20-ны өдрийн 14 тоод тушаалаар улсын чанартай үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн татварын ногдуулалт төлөлтийг хянах, татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий татварын хяналтын газрыг үндэсний татварын ерөнхий газрын харьяанд байгуулснаар одоогийн том татвар төлөгчийн газрын үндэс суурь нь тавигдаж байжээ. Олон улсын валютын сангаас Дэлхийн банкнаас татварын зах зээлийн үеийн татварын тогтолцоог хөгжүүл бэхжүүлэх энэ чиглэлээр бол одоо зөвлөгөө нэлээд өгдөг байсан. Тэр зөвлөгөөний нэг нь бол одоо энэ татварын ерөнхий газар ингээд тусдаа гарлаа, энэ сайн байна. Тэгэхдээ татварын ерөнхий газар бол одоо энэ орлого татвар хураах чиглэлийн ийм өдөр тутмын ажилласаа бол хийхгүй, өөрөө улсын хэмжээнд татварын бодлого гаргадаг асуудлаар бодлогоо чиглэлтэй ажиллах ёстой маа. Тийм учраас одоо танай харьяанд бол том татвар төлөгчийн алба гэж байгуулах ёстой. Ийм учраас ойрын үед одоо энэ албаа байгуулж одоо ажиллаулаа гэж ийм чиглэл зөвлөгөө өгсөн. Энийг манай засгийн газар, сангийн яам засгийн газар хүлээж аваад тэгээ зүйтэй байна гэх. Тэгээд энэ том татвар төлөгчийн албыг 1994 оны эхнээс байгуулж ажиллуулсан. За энэ албыг анх байгуулахад бол том татвар төлөгчийн тоо харьцангуй цөөхөн байсан. Сангийн яамтай харьцдаг байсан том улсын чанартай үйлдвэр аж ахуйн газрын газрууд. Тэгээ нийслэлийн татварын газартай харьцдаг байсан том татвар төлөгчид. За тэгээд тэр үед байгуулагдж байсан гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжүүд. Ийм байгууллагуудыг нийлүүлээд манай татвар хяналтын газарт харьяаруулсан. Ингэж одоо том татвар төлөгчийн алба бүрдсэн. Тэр үеийн хөнгөн үндэсний үйлдвэрийн томоохон одоо аж ахуйн нэгж болох одоо арь ширний үйлдвэрийн нэгдэл, ноосны үйлдвэрийн нэгдэл. За тэгээд одоо худалдааны том байгууллагуудаас одоо нефт импорт концерн, бөөний худалдааны нэгдэл, хүнс тэрээд, за уул уурхаагаас бол Эрдэнэт үйлдвэр, Монгол Орос Ветмет, геологоос бол одоо Монгол Чех металл, Монгол Болгар металл гэх мэт одоо олон газрууд. Тэгэхээр манайх бол тэр 20-од оронтойтой ерөнхийдөө аж ахуйн нэгжээ хариуцсан байцаагч нар бол нэг байцаагчд бол 20-оос 30 газар ногддог байсан. Татварын алба 1994 онд анхны компьютертай болж байсан бол 2011 он гэхэд бүх ажилтнууд компьютер хэрэгслээр иж бүрэн хангагджээ. За Монголын татварын албаны мэдээллийн систем анх бол одоо ерөөсө татварын албатайгаа цуг үүсгэн байгуулагдсан. Татвар төлөгчдийнхээ тухай мэдээллийг үнэн зөвөөр тодорхойлж чадах тэр тогтолцоо татварын албанд бол бий болох ёстой байсан. Төрийн байгууллагууд, за албан байгууллагууд ер нь энэ мэдээллийн системийг юу гэж ойлгож байсан бэ гэхээр мэдээлэл боловсруулалтын ажлыг хөнгөвчлөх автоматжуулах төвшөнд л ойлгож байсан. Өөрөөр хэлбэл хүний гараараа боловсруулдаг зүйлийг одоо энэ компьютерт тооцоолон бодох тооног төхөөрөмж хөнгөвчилж өгөх юм аа гэдэг тэр хүрээнд ойлгож байсан. За татварын албаны хувьд болохоор энэ ойлголт бол арай жоох өргөн хүрээнд том зургаар нь харж исэн гэж болно. За ингээ мэдээллийн систем байгуулах энэ ажил бол 1990-ээс за нэг 2000 оны хооронд 10 жил болсон. За тэгээд өнөөдрийн яг энэ татварын мэдээллийн систем, орчин үеийн системийн яг суурь бол маш зөв тавигдсан. Татварын багц хуулиуд батлагдаж, мөрдөгдөж эхэлснээр татвар төлөгчдөд татварын хууль сурталчлах, татварын хуулийг мөрдүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд татварын албаны албан хаагчдыг мэрэгшүүлэх, чадварлаг албан хаагчдаар бүрдүүлэх үүрэг зүй ёсоор тавигдсан юм. Энэ чухал ажлыг хэрэгжүүлэх үүднээс татварын ерөнхий газрын даргын 1993 оны 9-р сарын 24-ний өдрийн 52 дугаар тушаалаар татварын байцаагч нарыг чадваржуулах, татварын хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах, сургалт явуулах ажилд бэлтгэх зорилгоор сургалтын төвийг анх байгуулсан байна. Сургалтын төв байгуулагдмагц шинэ нөхцөлд татварын хяналт шалгалт хийх арга барил, нэгтлэн бодох бүртгэлийн баланс гаргах ба түүнийг шалгах үйл ажиллагаа,
Татварын хууль тогтоомжууд гэсэн сэдвээр 78 цагийн сургалтын програм боловсруулж 1993 оны 4-р улиралд улсын хэмжээнд давхардсан тоогоор 1100 гаруй албан хаагчдад сургалт явуулжээ. За дараагийн үеийг бол бид нар 2001-ээс 2010 он гэж үзэж байна. За энэ үеуд бол татварын албаны төлөвшлийн жил гэж үзэж болно л да. За татварын албаны төлөвшлийн жилийн хүрээнд бол бид нар хуулиа багтлуулаад 10 жил хэрэглээд эхэлсэн. Энэ хугацаанд бол татварын хуулиуд дээр мань зайлшгүй шинжилгүүд бий болсон. Тэгэхээр энэ үед бол бид нар татварын гол хуулиудаа бол шинжилэл өөрчлөлтүүдийг хийсэн. За татвар төлөгчдөнөрт бол үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний байгууллага юмаа гэдгээ татварын алба бол тодорхойсон байж байгаа. Тэгэхээр үйлчилгээний олон төрлийн хэлбэрүүдийг бол энэ үедэд бий болгож гаргаж ирсэн байж байгаа. За дараагийн нэг асуудал нь бол эрсдэл гэдэг систем бол шинээр нэвтэрч очсон татварын албанд. Тэгэхээр эрсдлийг бол татвар төлөгчд болон татварын албаны дотоод үйл ажиллагааны эрсдлүүдийг бол тооцож эхэлснээр татварын алба ямар ажиллагаан дээр алдаж ийн вэ? Цаашдаа юуг анхаарах вэ? Татвар төлөгчдөө бид нар эрсдлээс нь урьдчилан сэргийлэх ёстой юм бэ гэдэг ийм концепцуд бол яг энэ үе дээр бий болсон байгаа гэж үзэж байгаа. Өшөө нэг ажил нь бол татвар төлөгчдийг урамшуулах систем бол энэ дээр орж ирсэн байгаа. Татвар төлөгчдийг урамшуулж, татвар төлөгчдөө алдаршуулах ажлуудыг бол яг энэ 2 дахь 10 жил хэрэгжүүлсэн байж байгаа. Тэгээ энэ утгаараа 2 дахь 10 жилд бол татварын албаны төлөвшил бол маш сайн төлөвшсөн гэж үзэж болно. Татварын алба нь анх байгуулагдсан 1991 онд 700 гаруй татварын улсын байцаагч ажиллаж, улс орон нутгийн төсөвт 5.6 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж байсан бол 2000 онд 158.5 тэрбум төгрөгт хүрч орлогын хэмжээ 28 дахин нэмэгджээ. Татварыг давхардуулан ногдуулахгүй байх 23 гэрээг засгийн газар хооронд байгуулсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал түлхэц болсон билээ. Татварын албаны хамгийн чухал үйл ажиллагааны нэг бол татвар төлөгч хувь хүн хуулийн этгээдэд үйлчлэх. Тэдгээр хүмүүс бол татвартай харилцахад хамгийн хялбар байх ийм үйл ажиллагааг бол татварын алба зорин ажилладаг. За тэгэхээр татварын албаны хувьд бол 2003 оноос эхлэн нэг цагийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийсэн. За тухайн онд бол хамгийн түрүүнд нийслэлийн Баян гол дүүрэг, Хан гол дүүрэг дээр бол нэг цагийн үйлчилгээг анх үүсгэн байгуулж явуулсан. Татварын албаны байцаагчид маань таних тэмдэг тусгайлсан дүрм төвцтэй болсон. Энэ маань өөрөө яг төрийн албаны үйлчилгээг мөн яг төрийн алба гэдэг утгаар нь илүү тодруулж өгсөн ийм давуу талтай гэж үздэг. Татварын хууль тогтоомжид заасан үндэсний татварын албаны чиг үүргийн хүрээнд татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад татварын хууль тогтоомжийг таниулах, аргачлал заавраар хангах, татварын тайлан гаргахад туслалцаа үзүүлж зөвлөгөө өгөх, татварын тайлан хүлээн авах болон лавлгаа тодорхойлолт гаргах зэрэг үйлчилгээг нэг цэгээс хөнгөн шуурхай чанартай үзүүлэх зорилгоор үндэсний татварын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 15-ны 98 дугаар тушаалаар татвар төлөгчдийн нэг цэгийн үйлчилгээний төвийг Хан уул, Баян гол дүүргийн татварын хэлтэст анхлан нэвтрүүлжээ. Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг шин шатанд гаргаж, татварын тайланг цахим хэлбэрээр хүлээн авах ажлыг шат дараатай хэрэгжүүлэн, мэдээллийн технологийн ололт амжилтыг татварын үйлчилгээнд нэвтрүүлэн, цахим тайлан, цахим үйлчилгээний програм хангамжийг ч мөн боловсрууллаа. Мөн татвар төлөгчдөд үйлчлэх үйлчилгээний стандарт, журмыг шинээр батлан мөрдүүлж, аймаг, нийслэл, дүүргийн татварын албадад нэг цагийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлжээ. Ингээд нэг дүүрэг дээр 2-3 тонн тэр цаасыг бид нар хураах шаардлагагүй болсон. Ингээд өнөөдрийн байдлаар бол татварын албаны үйлчилгээ 100% цахим байдалд бол шилжсэн байж байгаа. Татварын албаны хувьд бол 2006 онд анх утсаар зөвлөгөө өгч журмыг батлан анх хэрэгжүүлж хийсэн. За тэгээд 2008 оноос эхлээд утсаар зөвлөгөө өгөх төвийг бий болгосноор татварын албанд ажлын цагаар бүрэн татвар төлөгчдөд зөвлөгөө өгдөг ийм тусгай төвтэй бид нар болсон байж байгаа.
Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх зорилтын хүрээнд 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн татвар төлөгчдөд татварын хууль тогтоомж, түүнийг дагаж мөрдөх журам, татварын тайлан маягт бөглөх болон татварын цахим тайлангийн системийн талаар татвар төлөгчдийн асуусан асуултанд хурдан шуурхай зөв зохистой хариултыг өгөх үүрэгтэйгээр 1288 дугаар бүхий утсыг ажилуулж, татвар төлөгчид татварын хууль тогтоомж, журам, заавар, татварын тайлангийн маягт бөглөх, цахим тайлангийн системийн талаар асуусан үйлчлэгчид хариу өгч, өөрийн биеэр ирсэн татвар төлөгчид зөвлөгөө өгдөг болсон байна. Монголын татварын албад төрийн байгууллагуудаас анх удаа электрон тайлангийн системийг 2006 оноос нэвтрүүлэн татвар төлөгчдөөс цаасан тайлан хүлээн авахгүйгээр цахим хэлбэрээр тайлан хүлээн авах системийг нэвтрүүлж амжилттай хэрэгжүүлж байсан байна. Үүний дараагийн том алхам бол мөн л төрийн байгууллагуудаас анх удаа тоон гарын үсгийн дэд бүтцийг байгуулж програм хангамжийг боловсруулсны үндсэн дээр татварын тайланд тоон гарын үсгийн хэрэглээг үе шаттайгаар нэвтрүүлэх, тоон гарын үсгийн системийг шинээр хөгжүүлж, тоон гарын үсгийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг шуурхайлан 2011 он гэхэд 39396 гаруй татвар төлөгч тоон гарын үсгийн гэрчилгээтэй болжээ. Татварын байгууллага маань бол үргэлж одоо татварын тайлангийн аавн, татварын төлөөлнө, улсын төлөлгөө биелүүлнэ гэж явхаас одоо гадна одоо татвар төлөгчдөө бидний татварын хуулийг сурталчлах, мөн одоо татвар төлөгчдөө алдаршуулах, эдгээр одоо татвар төлөгчд маань нийгэмд одоо ямар үйл ажиллагаа явуулаад тэдний төлсөн татвараар нийгэм маань яаж хөгждөг юм бэ, өсдөг юм бэ гэдгийг одоо сурталчлахын тулд одоо 22 дахь жилдээ татвар төлөгчийн өдрүүдийг бол тогтмол бид нэр зохион байгуулж явж байна. Одоо хүүхд багчуудыг багаас нь одоо татварын мэдлэг олгох. Татвар гэж юу гэдэг юм бэ гэдгийг одоо хүүхдүүд маань ойлгодог болгохын тулд одоо бид нар 2-3 төрлийн уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулж ирсэн. Татварын албаны 20 жилийн ойгоор татварын ерөнхий газрын даргын 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 482 дугаар тушаалаар Монголын татварын албаны дээд шагнал олгох журмыг гарган Монгол төрийн сан хөмргийг аривжуулах үйлсэд оройлон манлайлсан байгууллага хамт олон хувь хүнийг сойрхон шагнах хөх дэвтэр хэмээх нэн хүндэтгэлтэй шагналыг бий болгосон байна. Засгийн газрын 2000 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэлээр улс орон даяар татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ. Татвар төлөгчдөд орлого, татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төлөх ухамсарыг төлөвшүүлэх, татварын талаарх хууль тогтоомжийг чанд мөрдүүлэх, татвар төлөгчдөд сургалт сурталчилгаа явуулж урамшуулах, татварын албанаас үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилгоор гаргасан энэ шийдвэрийн хүрээнд татвар төлөгчдөд татварын хуулиудаар сургалт явуулах, сурталчилгаа хийх ажлуудыг орон даяар нэгэн зэрэг өрнүүлэхийн хажуугаар татварын сэдэвт зурагт хуудас, дууны уралдаан, татварын талаар хэн сайн мэдэх вэ? Аахаа тэмцээнүүдийг зохион байгуулж, татварын хуулийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлдэг уламжлал тогтсон байна. Тэгэхээр шилдэг татвар төлөгч гэдгийг бол бид нэр хэд хэдэн янзаар авч үздэг. Нэгдүгээрт одоо мэдээж хамгийн өндөр татвар улсдаа төлж байгаа. За дээр нь тухайн орон нутгатаа жишээ нь одоо Аранга аймагтаа, Баян-Улгийн аймагтаа, Баянгар аймагтаа гэдэг хамгийн өндөр татвар төлсөн татвар төлөгчдөө аймаг аймагтаа шалгаруулж байна. Хамгийн олон одоо иргэдийг ажлын байраар хангасан тий. Тухайн бизнесмен одоо өндөр татвар төлөхгүй боловч маш олон одоо иргэдийг ажлын байраар хангаад олон гэр бүлийг одоо ингэж авч явж байгаа нь мөн одоо шилдэг татвар төлөгч байх юм нөхцөл бололцоог бол хангаж байгаа. Монголын татварын алба, JICA, олон улсын валютын сан, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, хамтын ажиллагааг өргөжүүлж эхэлсэн байна. Эрсдэлд суурилсан татварын албаны үйл ажиллагааны эхлэл тавигдаж, эрсдэлийн талаарх ойлголт, эрсдэлийн үнэлгээг үйл ажиллагаанд ашиглах бэлтгэлийг хангаж эхэлсэн юм. Үндсэндээ энэ жилүүдэд Монголын татварын алба бие даасан хууль эрх зүйн зохицуулалт бүхий орчин үеийн төрийн алба болж төлөвшсөн билээ.
Мөн татвар төлөгчдөө татварын хуулийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор татвар төлөгч бүрийн эрсдлийг тодорхойлдог шалгуур үзүүлэлт програм хангамжийг бий болгож, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаанд түлхүү анхаардаг болсон явдал юм. Татварын албанд ажиллах, татварын улсын байц цагч нар болохоор тухайн ямар албан тушаалд ажиллахаас шалтгаалаад мэргэжлийн шаардлагууд бол тавигдсан байж байгаа. Хураалтын чиглэлээр мэргэжсэн байц цагч гэх юм бол санхүү, эдийн засаг, нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээсээс зэрэгтэй гэдэг юм уу. За статистикийн байц цагч нар бол энэ мэргэжлүүдээр нэмдэг нь одоо математик, хэрэглээний математик, статистикийн чиглэлээр мэргэжсэн байх жишээ юм. За аймгийн болон сумдын байц цагч нарыг бид нэр аймагуд дээр байдаг сургалтын бас төвүүд байж байгаа. Тэн дээрээ бол бүрчилсэн байдлаар зохион байгуулах. За эсвэл зайн хэлбэрээр зохион байгуулах хэлбэрээр явж исэн. За сүүлийн үед сургалтуудыг бүгд зайн хэлбэрт шилжсэн. Сумдын байц цагч нар бол зайн сургалтанд хамрагдах бүх техник, технологи, компьютер тонгод төхөөрөмж, за сүлжээ бүх асуудал шийдэгдсэн. 2007 оноос хойш хэрэгжиж эхэлсэн 4.10 систем буюу татварын хувь хэмжээг тэгшидгэн бууруулсан явдал тухайн үедээ эдийн засагт сайн нөлөө үзүүлсэн төдийгүй нийгмийн чиг баримжаатай сайн өөрчлөлт байсан. Татварын анхны хууль батлагдсанаас хойш зарчмын шинж чанартай томоохон өөрчлөлт 1993, 2006 онд хийгдсэн түүхтэй юм. Анх удаа татварын багц хуулиудыг өөрчилөхөөр аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хууль, нэмэгдсэн үртгийн албан татварын хууль, хувь хүний орлогын албан татвар, онцгой албан татварын хууль, үл хөдлөх төрөнгийн албан татварын хуулийн төслийг улсын их хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхэд зориулан саналын томьёолол бэлтгэлээ. Улмаар эдгээр төслийг улсын их хурал нэгдсэн чуулганаараа хэлэлцэж баталсан юм. Энэ шинжилгээр татварын 4.10 зарчмыг нэвтрүүлж, татварын ачаалал буурч, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таатай орчныг бий болгож, Монгол улс Аз тивдээ голлох татварууд нь хамгийн бага хувь хэмжээтэй улсын нэг болж чадсан билээ. 2007 онд гарсан хууль 2010 онд бид нар ингээд бүх татвар төлөгчдөө бүх аймагуудаар дүүргүүдээр яваад сургалт явуулж хахад тэндээс бид нар маш их зүйл олж авч байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө татвар төлөгч нар маань энэ хуулийн залт нь ингээр хэрэгжихэд боломжгүй байна. Энэ болохгүй байна гэдэг дээр биднэрт хэлээд бид нар тэрийг яаж яана дараагийн хууль батлагдахад улсын хурал сангийн яамд оруулж яаж хуульд залт оруулж хийж өгчээ тэрийг тодорно эсвэл хүчингөө болох эсвэл өөр хуулийн залт оруулах жишээтэй. Ингэж бид нар өнөөдөр тэрийг хийхэд бол татвар төлөгч нар маш ойрхон ингэж ажилладаг. За 3 дугаар сүүлийн 10 жилийг бол татварын албаны шинжилгээний жил гэж үзэж байна. Татварын алба шинжилгээг бол 3 төвшөнд хийсэн гэж үзэж байгаа. За татварын хуулиудыг хэрэгжүүлээд 20 жил болсон. За энэ хугацаанд бол татварын хуулиудыг шинжлэх ёстой юм байна. Татвар төлөгчдөө үйлчлэгээ үзүүлэх арга техникийг шинжлэх ёстой юм байна. Өшөө дээрээс нь татварын албаны болсон хүчнүүдийн ур чадварыг бас дэвшлүүлэх ёстой юм байна гэдгийг тогтоосон учраас татварын алба бол сүүлийн 10 жилдээ бол дандаа шинжилгээний ажлуудыг хийсэн байна. Тэгэхээр хуулийн шинжилгээний хүрээнд бол татвар төлөгчдийн нийгмийн эдийн засгийн үр хөгжид дээшлүүлэх эдийн засгийн бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр бол татварын шинжилгээд хийгдсэн байж байгаа. За татварын албаны шинжилэл гэдэг нь бол татвар төлөгч нарт маш сайн мэдрэгдэж байгаа сүүлийн 10 жилд бол. Яагаад гэвэл татварын албаны бүх төрлийн үйлчилгээнүүд автоматчлагдсан, захимжлагдсан юм үйл ажиллагаанууд болж байгаа. За дараагийн нэг зүйл нь бол татварын албан хаагчдын ур чадварын шинжилэл гэж байгаа. Ур чадвар, мэдлэг, боловсрал бүгдээрингийн шинжилж байгаа.
Татварын албаны түүхэн хөгжлийн 2011-ээс 2020 оныг татварын шинжиллийн жилүүд гэж үзэж болно. Тухайн онуудад татварын албаны систем, програм хангамжийг орчин үеийн технологид суйрлан хөгжүүлж, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг олон улсын жишгт хүргэх, олон улсын татварын байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл харилцан солилцох, татварын хууль тогтоомжийг сайн дураар мөрддөг татвар төлөгчдийг бий болгоход анхааран шат дараалсан ажлуудыг зохион байгуулан ажиллаж байлаа. - 2010 онд одоо Монгол улсын төрийн байгууллагуудаас хамгийн анх одоо тоон гар үсэг одоо татварын албанд нэвтрүүлсэн. Татвар төлөгчдөө одоо дижитал гар үсэг буюу файл дээр суурилсан тоон гар үсгийг нэвтрүүлснээр тайлангуудыг одоо цаасаар ирүүлдэг үйл ажиллагааг бол 2010 оноос эхлэн бүрэн халсан байж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн тухай одоо ярих болсон гэж бодож байна. Тухайн цаг үед далд эдийн засгийг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, татварын бүртгэлийг сайжруулах зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэхийн тулд зах зээлд нэвтрүүлсэн e-баримт систем одоо Монгол улсад хамгийн олон хэрэглэгчтэй аппликейшн болжээ. Өөрөх бүр e-баримт системийг ашиглаж байгаа. Гэсэн хэдий ч иргэд 10%-аас 2%-ийг буцаан төлж байгаа энэхүү урамшууллыг бүрэн гүйцэд ойлгохгүй байсаар. Гэтэл татварын албан нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг татвар төлөгчдийн бааз цэврийг нэмэгдүүлэх, татварын хувь хэмжээг нэмэхээс илүүтэйгээр татвар төлөгчдийн оог нэмэгдүүлэх нь чухал гэсэн үүднээс оруулж иржээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг иргэн дөгдөг болсноор татвар хураалтанд иргэдийн хяналт оролцоо нэмэгдэж байгаа хэрэг юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтоо авахын тулд иргэд баримтаа шаардах, өөрсдийнхөө төсвийг хянах зэрэг эерэг зохистой хандлагууд бий болох үндэстэй. 2016 оны 1 сарын 1-ээс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль маань хэрэгжиж эхэлсэн. За энэ хуулийг амьдралд хэрэгжүүлэхтэй холбоотой e-баримт хэмээх энэ систем бол анх 2016 оны 1 сарын 1-ээс эхлэн мөн альгаагүй хэрэгжиж эхэлсэн байдаг. За энэ хууль маань 2016 онд анх хэрэгжихдээ 400 мянган хэрэглэгчтэйгээр анх бий болж байсан бол өнөөдөр 2021 онд 2 сая 100 мянган хэрэглэгчтэй болтлоо өссөн байна. Тэгэхээр энэ e-баримтын системээс хойш татварын алба маань бол дахиад 2 томоохон системийг бий болгосон байдаг. Энэ системүүд маань ч гэсэн e-баримтын системтэйгээ бас уялдаж ажилладаг. Татварын одоо тайлагналтыг хэлбэршүүлэх, татварын үйл ажиллагааг бол бүрэн автоматжуулах, дотоод үйлчлэгээ захимжуулах ийм 2 томоохон систем бий болсон байдаг. Үндсэндээ энэ 3 систем маань бол ингээд татварын албыг одоо үйл ажиллагааг бол бүрэн захимжуулах юм цогц ийм систем болон хөрвчж байгаа. За e-баримтын системийн хувьд бол бас мөн альгаагүй татварын орлогыг төвлөрүүлэх чиглэл илүү ажиллаж байгаа гэсэн хэдий ч төсвийн одоо зарлахыг хянах тал руу бас нэлээд олон ажлуудыг хэрэгжүүлээ явж байна. Татварын алба бол нэгдүгээрт манай Монголын татварын албаны хувьд дараагийн шатны хууль эрх зүйн шинжилэл хийх цаг нь болцсон байна. Бүх аймгийн, дүүргийн татварын албууд дээр тус тусдаа серверүүдээс мэдээгээ гаргадаг, мэдээг гаргахаар хоорондоо зөрдөг, нэгдсэн мэдээлэл гаргаж, яг үнэн мэдээлэл дээр тулгуурлаж удирдлагаар хангаж ажиллах айгүй хүндрэлтэй. Ийм цаг үе байсан. Тэгэхээр олон улсад энэ асуудлыг яаж шийдэж ийнэ гэхээр зэрэг ерөөсөө нэгдсэн ийм системтэй, real time буюу бодит цагийн горомд ажилладаг ийм системтэй ийм болчихсон байсан. Тэгэхээр Монголд бол энэ нөхцөл байдал нь хангагдаагүй байсан. За энэтэй холбоотой татварын албаны үйл ажиллагаа нь хүндрэлтэй, татвар төлөгчдөн ч гэсэн одоо татварын албатайгаа харьцахад хүндрэлтэй ийм нөхцөл байдлууд үүссэн байсан. Тэгэхээр энэ бүх айдлуудыг одоо үндэслээд хуулийн шинжилгээг зайлшгүй явуулах хэрэгтэй байна гэдэг дээр анх бол хуулийн шинжилгээний ажлын хэсгийг бид нэр 16 онд бас татварын албаны даргийнхаа зөвлөл дээр бид нэр ирж иж анхад ажлын хэсгийг гаргаж бид нэр шинжилгээ ажлуудыг эхлүүлж байсан. Ингээд үндсэндээ Монголын засгийн газрын хөтөлбөр ч гэсэн цахим Монгол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Монголын татварын алба хуулийн шинжилгээний хүрээнд, үйл ажиллагааныхаа шинжилгээний хүрээнд татварын удирдлагынхаа бас энэ цахим шилжилтийг хийх цаг үеийн ч гэсэн давхцсан. Ингээд бид нар бол 2020 онд бол цахим шинжилгээний жил болгож зарласан. Энэний хүрээндээ бид нар бол Азийн хөгжлийн банкнд өмнө нь тавьж исэн хүсэлтийнхээ дагуу
төсөл хэрэгжүүлж энэний хүрээнд бид нар бас татврын албагаа бүрэн захимжуулж чадсан. За татврын албаны захим шинжилгээ ярихаар зэрэг хардвер буюу дэд үтсийн асуудлуудыг хэрхэн шийдсэн бэ гэдэг асуудал нь хамгийн чухлаар тавигдана. Хоёрдугаарт нь софтвер буюу программын шинжилэл нь ямар хэмжээнд хийгдсэн бэ гэдэг асуудал нь яригддаг. Тэгэхээр хардверүүд буюу бидний серверүүд гэж ярьдаг тийм мэдээллүүдийг хадгалдаг, найдвартай хадгалдаг их сурвалж байх хэвээр. Татврын алба тусдаа бусад төрлийн байгууллагуудаас тусдаа сервертэй, тусдаа үйлдлийн системтэй, олон улсын олон улсад хэрэглэгддэг big data-гийн өгөгдлүүдийг зохицуулдаг Oracle-ийн сүүлийн үеийн лицензтэй ийм үндсэн сервертэй. Дээрээс нь нөөц сервертэй. Үндсэн серверээ бид нэр хакердуулаад мэдээлэл устгаглаа гэхэд нөөц сервер дээр мэдээлэл нь байдаг. Ийм нөхцөл боломжийг бид нэр бүрдүүлсэн. Дээрээс нь орон нутг дээр байсан нөгөө нэг алба болгон дээр байсан бие даасан серверүүдийг байхгүй болгоод оронд нь шилэн кабелээр бүх аймагуудынхаа төвүүдийг, бүх дүүргүүдийг, нийслэлийг, бүх сумдуудыгаа бүгдээрний шилэн кабелд холбож чадсан. Ингэснээр манай хоорондын мэдээлэл дамжуулалт нэгдүгээр сайжирсан, хоёрдугаар real time буюу бодит цагийн горимд ажиллах боломж нь бүрдэж өгсөн. За гуравдугаарт нь энэ дэд үтсийн хүрээнд бас энэ татврын албаны албан хаагчдын хэрэгжилж байгаа энэ бас энэ техник тоног төхөөрөмжийг бид шинжлэхгүй бол насжилт нь удчихсан. Тэ? Асаага байж байгаад өөрөө автоматар ямар нэгэн удирдлаггүйгээр унтардаг ч гэдэг юм тийм маргаалны илэгдэл рүү орчихсон. Ийм тоног төхөөрөмжтэй бид нэр ажиллаж исэн бол энийг бас бид нэр шийдэж өгсөн баг. Ингээд хардвер буюу дэд үтсийн хүрээнд бид нар бол татврын цахим шинжилгээний хүрээнд бол бүрэн шийдэж өгсөн. Татврын тэр үйлчилгээ маань хот хөдөөгийн ялгаа гэж байхгүй. Улаанбаатарт байсан ч гэсэн хөдөө сум дээр баг дээр байсан ч гэсэн татврын үйлчилгээг бол бүх үйлчилгээг бол авч чадж байгаа. Татврын албаны мэдээллийн системийг орчин үеийн технологийн дагуу шинжилэн боловсруулж тусдаа байсан татврын мэдээллийн санг нэгдсэн веб хандалттай татврын удирдлагын нэгдсэн системд шилжүүлж бүх татврын албадыг онлайнаар 22 цэсээр татвар төлөгчид 48 төрлийн үйлчилгээг цахимаар олгох, 1 минутанд нэг хүн цахим татврын үйлчилгээг авч чаддаг болгосноор 100% цахимаар үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон. Татврын удирдлагын нэгдсэн системийг шинээр нэвтрүүлж эхэлсэн. За тэгэхээр энэ систем маань нэвтэрч эхэлснээс хойш тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагууд гараад ирж байгаа. Тэгэхээр татврын удирдлагын нэгдсэн системийн 2.0 хөлбөр буюу энэ шинээр хөгжүүлсэн системээ цаашаа сайжруулах, засаж сайжруулах, шинээр гарч ирж байгаа хууль дүрм болоод орчин үеийн мэдээлэл технологийн ололт амжилтуудыг энэ шинэ систем дээр нэвтрүүлэх ийм ажлуудыг үе шаттайгаар төлөвлөдөнийхөө дагуу хөгжүүлээд явж байгаа. Шинжилэн батлагдсан татврын багц хуулинд татвар төлөгчдийг олон улсын жишгт нийцүүлэн сегментээр ангилж, сегмент тус бүрт тохирсон татврын үйлчилгээ үзүүлэх бодлогыг баримталсан байна. Татвар төлөгчид тал руу чиглэсэн эерэг өөрчлөлтүүд олон орсон гэсэн үг. Ялангуяа бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн зам төлөв, онцлогт тохирсон зохицуулалтуудыг их хийсэн юм. 2016 оноос бол сегментийн бодлогыг хэрэгжүүлэхээр анх эхэлсэн байгаа. Том татварлагчийн алба маань бол уг ангиллаараа бол одоогоороо бол том татварлагчдэр уулуурхаан салбарт стратеги ач холбогдол бүхий ордууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн тодорхой төрлийн боловсруулах шатны үйл ажиллагаа эрхэлж байгаа энэ аж ахуй нэгжүүд маань тус сегментэд бол ангиллагдж байдаг. За банк санхүүгийн салбарт болон за мөн томоохон эдийн засаг томоохон нөлөө бүхий салбарууд үйл ажиллагаа явуулдаг энэ компаниуд маань том сегментэд ингээ ангилалд хамаарч байдаг. Мэдээж энэ дунд хугацааны стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхэд Монголын татврын албанаас олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай нэгт хууль дата хамтран ажиллаж байна. Тухайлбал олон улсын валютын сан, Япон улсын JICA олон улсын байгууллага, за Туркийн байгууллага, Солонгосын байгууллагууд, за мөн бусад олон улсын татврын чиглэлээр үйл ажиллагаа явуулах олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. За олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хэрэгжүүлж буй зарим томоохон нөхцлүүдийг дурдах юм бол нэгдүгээр олон улсын валютын сантай Монголын татврын албаны нийтдээ 4 гаруй төслийг 2021 оны түвшинд хэрэгжүүлж байна. Тухайлбал далд эдийн засгийн стратегийг хэрэгжүүлэх, за татврын улсын байцаагч болон татвар түвшинт зориулсан гарын авлагыг бий болгох, за татврын зөрүүний стандарт анализ дүн шинжилгээ хийх,
За мөн чинэлэг иргэдийн стратегийг тодорхойлох гэсэн ийм дөрвөн томоохон төслийг олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байна. За мөн манай дараагийн томоохон олон улсын чиглэлээр хамтран ажиллаж байгаа байгууллага бол олон улсын JICA байгууллага байгаа. За JICA байгууллагатай бол татрын удирдлагын чиглэлээр, татвар хураалтын чиглэлээр, за мөн татрын хэн шалгалтын чиглэлээр татрын улсын байцаагчийг чадахжуулах ажлууд амжилттай хэрэгжүүлж байна. Татрын байгууллага өнгөрсөн хугацаанд маш олон олон улсын байгууллага, олон улсын валютын сан, за JICA, за бусад төсөл хөтөлбөрүүдтэй хамтраад бол татрын улсын байцаагч нарынхаа мэдлэг, ур чадварыг бол нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй төсөл хэрэгжүүлж сургалтыг хамтран зохион байгуулж ажиллаж ирсэн байж байгаа. Татварын албаны хүний нөөцийн шинжилгэлийн хүрээнд татварын албаны албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, энэ чиглэлээр үе шаттай бодлого боловсруулан олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж сургалтыг танхимын, цахим, дадлагжуулах чиглэлээр тасралтгүй явуулдаг боллоо. Татварын албаны үйлчилгээний стандартыг ч мөн бий болголоо. Олон улсын байгууллагуудтай хамтран хил хязгааргүй татварын байцаагч хөтөлбөрийг хэрэгжүүлэн хяналт шалгалтын байцаагчдыг чадваржуулах чиглэлээр танхимын болон цахим дадлагжуулах сургалтуудыг тасралтгүй явуулдаг боллоо. Олон улсын валютын сан болон Америкийн нэгдсэн улсын төрийн сангийн туслалцаатайгаар гол үйлчлүүлэгчийн менежер төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн олон улсын түвшинд хүрсэн мэрэгсэн алба болохоор ажиллаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай Монголын татрын албаны 15 жил одоо үр дүнтэй тасралтгүй хамтран ажиллаж байна. За үүний нэг нь бол эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас хил хязгааргүй татрын байцаагч хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 2019 оны 8 сараас энэхүү хөтөлбөр нь хэрэгжиж эхэлсэн байгаа. Хил хязгааргүй татрын байцаагч хөтөлбөр маань болохоор үндсэн хоёр чиглэлийг агуулж явж байгаа. Нэгдүгээр биднэрт бол хэн шалгалтын үйл ажиллагааны техник төсөлцөө үзүүлэх, зөвлөмж ирүүлэх, нөгөөх нь татрын улсын байцаагчийг чадахжуулах гэсэн үндсэн хоёр чиглэлээр бол энэ хөтөлбөр маань хэрэгжиж явж байна. За өнгөрсөн 2 жилийн хугацаанд хил хязгааргүй татрын байцаагчийн зөвлөгөөтэй бид нар хамтарч бол стратеги ач холбогдол бүхий үндэстэн дамжсан корпорациудад хэн шалгалтын үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлсэн байгаа. Татрын улсын байцаагчийг чадахжуулах чиглэлээр уншилжилтын хэн шалгалт хийх, уншилжилтын талаарх үндсэн ойлголтыг өгөх, мөн олон улсын татварын уул уурхайн салбарт гэсэн чиглэлүүдээр үе шаттай дараалсан сургалтыг мөн амжилттай зохион байгуулад энэ оныг ингэж үзэж байна. Татварын албаны үйл ажиллагааны шинжилгээний хүрээнд татвар төлөгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн тулд татвар төлөгчдөд нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх, аль болох татварын албанд ирүүлэхгүйгээр цахимаар тайлангаа тушаах, татвараа төлөх, сургалтад сурталчилгааг авах боломжийг хангахаар үе шаттай ажлуудыг хэрэгжүүлснээр татварын бүх үйлчилгээг цахим болгосноор татвар төлөгч татварын албанд биеэрээ очих шаардлагагүй болж цахимаар тайлангаа илгээж цахимаар татвараа төлдөг болсон билээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бол татварын албаны мэдээллийн технологийн дөрвөн шаттай ингээ хөгжөөд ирсэн. За энэний гол зорилго бол гэлээ бид нэр бусад орнуудтай харьцуулахад татварын үйлчилгээг дэлхийн жишгт хүргэх юм гол зорилготой байсан. За энэ зорилгынхаа хүрээнд ч гэсэн бид нэр татвар төлөгчд үйлчилж байгаа үйлчилгээг бүрэн цахимжуулах гэсэн юм зорилготой ажилласан байгаа. Тэгэхээр энэ зорилгоо бол гэлээ өнгөрсөн хугацаанд бүрэн хэрэгжүүлсэн гэж үздэг. За тэгэхээр татвараа цахимаар төлчдөг, татвар төлөхийгөө ч гэсэн цахимжуулсан тий. Татварын төлөгч маань татварын албан дээр ирэхгүйгээр өөрийнхөө офис буюу тий гэрээсээ ч гэсэн татварын үйлчилгээг бүрэн авдаг болсон нь бол энэ үр дүн гэж үзэж байна. Татвар төлөгчдөө татварын тайлан гарах үйл явцыг илүү боловсронгуй болгох чиглэлээр хялбар, хүнд ойлгомжтой, энгийн байдлаар таны тайлан зөв, танд ийм мэдээлэлүүд байна, энэ дээр ийм тайлан гарсан байна, ийм тоо мэдээлэл гэдгийг урьдчилаад бэлдэж гаргаж өгөх ажлыг бол одоо татвар төлөгч болон хуулийн этгээд олон хувь улсууд дээр бүх мэдээлэл гаргаж өгөхөр ингээд ажиллаж байгаа. Ганцхан тайлан цаасан хэлбэрээр явдаг байсан байна. Одоо хувь хүний орлогын албан татварын тайлан, за үүн дээр одоо хөнгөлөлт чөлөөлтийн тайлан одоо бид хүн цаасан хэлбэрээр авдаг байсан. За энэ одоо үйл ажиллагааг бид нар 2020 онд бол бүрэн халж 2020 оныхоо тайланг 100% одоо цаасан хэлбэрээс нь цахим хэлбэр шилжүүлж авсан. За бүгдээ бол энэ бол манай татрын албаны хуулийн одоо
хүрээнд хийгдсэн тий 2 дахь шатны шинжилгээний хүрээнд хийгдсэн татрын албаны үйл ажиллагааны шинжилгээний хүрээнд би бол гэж ярьж байна. За энээсээ даваад дараа нь бид нар бас энэ шинжилгээг хийх нь гол биш. Энийг гардан хэрэгжүүлж байгаа манай татрын албаны нийт бие бүрэлдэхүүн тий албан ажилтан албан хаагчдынхаа бас бид нар хүний нөөцийнхөө чадварыг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлээр бид нар бас онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай болж байгаамаа болж байгаа. Өмнө нь бол татрын байгууллагыг бол хүчний байгууллагуудтай адилхан гэж үздэг байсан. Хууль тогтоомжийг мөрдөлтийг хангадаг гэдэг агуулгаар нь адилхан үздэг байсан бол одоо үед манай татрын алба бол зөвхөн үйлчлэгээний албаа багч болсон. Үйлчлэгээнд бүр татвар төлөгчийнхаа итгэлийг даасан тийм үйлчлэгээний байгууллага болчихсон. Татврын байцаагч тэр итгээд татвар төлөгч өөрөө ирээд би ийм хэмжээний орлого олчлоо. Ийм хэмжээний зарлага гаргачихсан юм аа. Хэдэн төгрөгийн татвар төлөх ёстой юм бэ гэдгийг татврын байцаагч айхгүйгээр ирээд асуугаад зөвлөгөө аваа явдаг. Ийм итгэлцлийн төвшөнд үйлчлэгээ үзүүлэх ийм цаг үеийн орчин үеийн татрын байцаагчийн тавигдах юм шаардлага үүссэн байна. Тэр энэ дээр бид нэр бас татрын байцаагчийн зүгээс татвар төлөгчтэй бас зан ханд характерын хувьд бид нэр татвар төлөгчтэй харьцах харьцааны хувьд бас бид нэр өөрчлөлт гаргах зайлшгүй юм шаардлага бас бодитоор үүссэн байгаа. Орчин цагийн татрын алба үүсээд 90 оноос хойш 30 жилийн нүүрийг үтсэн хугацаанд яг энэ үүсэл хөгжлийг харж исэн кэрч байсны хугацаанд маш сонирхолтой ажиглалтууд харагдаж байна. Яавал ер нь татвар төлөгч нар аж ахуй нэгжч вэ, хуухынч вэ? Яавал ер нь тэр хүн татвар төлөх сонирхолтой байдаг юм болоо? Татвар маань өөрөө татрын хууль тогтоож маань өөрөө маш тодорхой, тогтвортой байвал маш нэн таатай байдаг татвар төлөхөд. Энэ татвар төлж байгаа процесс нь татрын хууль тогтоомжоор бий болгосон энэ орчин маань өөрөө татвар төлөгчдийг маш тэгш шударга, адилхан, эрх тэгш байдлаар төлөвлөсөн ийм тогтолцоо байвал хүмүүс их туртай татвар төлдөг. Манай улс өөрөө татрыг анх одоо орчин цагийн систем маань татрыг өөрөө тодорхойлон төлөх гэдэг хувь хүний ухамсар тулгуурсан энэ системийг бий болгосон. Энэ үед яавал их хурдан төлөвлөхөөр тухайн хүн нэгэн л өөрөө тодорхойлон төлж сайн дураар ухамсарын үдэн дээр төлж байгаа юм чинь татвар төлөхийг таатай орчинг маш энгийн хялбар хурдтай өртөг багтай ийм орчин нөхөдүүлсэн тохиолдол байдаг. За мөн ирээдүйн татвар төлөгчдийн боловсролд татврын мэдлийн суурийг бүр багаас нь тавьж өгөхөөр энгийн ойлгомжтой байдлаар юмнууд бол хийгдэж байгаа ажлууд. За мөн тэрнийхээ дагуу боловсролын яам, холбогдох сангийн яам, за Монгол банк энтертэй хамтраад бол одоо сургалтын боловсролын хөтөлбөрийг одоо зохион байгуулгаар хийгдэж байна. Тэгэхээр бол татвар төлөгч гэдэг нь бүр багаас нь татвар гэж юу юм бэ гэдгээс нь ахуулаад суур боловсролд анхаарахаар гол ажлын зорилтыг тавиад явж байна. Манай улс татварын хувь хэмжээгээр дэлхийд бага татвартай орнуудын нэгнээр жагсдаг. Гэвч татвар төлөгчдийн дунд явуулж буй хөндлөнгийн байгууллагуудын судалгаагаар татварын ачаалалтай байна гэсэн хариулт ихээхэн хувийг эзэлж байдаг. Нийт идэвхтэй татвар төлдөг бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувь нь 1% албан татвар төлөх дүр зураг харагдаж байна. Үүний хажуугаар татвар төлөгчдийн зан төлөв, татварт хандах хандлага маш чухал байна. Иргэн бүр миний төлсөн татвар эргээд миний нийгмээс үн төлбөргүй авдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хэв журам, аюулгүй байдал, зам гүүр, цэцэрлэг түрээлэн гэх мэт үйлчлэгээнд зарцуулагддаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Дэлхийн улсуудын татварын хууль нэлээдгүй ээдрээтэй ба янз бүрийн төвшингүүдэд маш ялгаатай байдаг. Гадны ихэнх улс оронд олсныхон хэрээр төл гэсэн татварын бодлого баримталдаг. Энэ нь олсон мөнгө бүгдийг нь татвар төгөх гэсэн санаа биш, харин хэрэг орлого олдгоос шалтгаалж татварын хувь нь ялгаатай байдаг гэсэн үг юм. Монгол улсад үйлчилж байгаа энэ татрын хувь хэмжээ одоо ноогдуулж байгаа татрын зүйлүүд нь олон улсын төвшөнд харьцуулан үзэхэд бол манай харьцангуй боломжийн төвшөнд татвар ноогдуулж байгаа зөвлөл залтын тохиолдол манайхаас л онцгой тийм содон илүү татрын одоо ноогдлууд байдгүй. Бас л улс тухайн олон улсад л байдаг хамгийн түгээмэл орлогын татвар, хөрөнгийн татвар, хэрэглээний татвар гэсэн иймэрхүү одоо татрын төрлүүдийг л манай улс ноогдуулан төлж байгаа. Цаашдаа татрын алба татвар төлөгчдөд үзүүлдэг эдгээр бүх үйлчлэгээнүүдийг нэгдүгээр бид нэр байцаагчаас хамааралгүй болгоё гэж байна. Энэний хүрээнд татрын албанаас үзүүлдэг бүх үйлчлэгээ болох одоо жишээл бүртгэлийн татварынхаа хугацаанд тайлангаа тушаадаг, хугацаанд татвараа төлдөг. За тэгээд дээрээс нь эрсдэлтэй татвар төлөгчдөд хэн шалгалтын үйл ажиллагааг бас явуулдаг. Эдгээр бүх үйл ажиллагаагаа татвар төлөгч татрын одоо байцаагч хоёр уулзахгүйгээр ширээнийхээ компьютерийн араас, гар утасныхаа араас
бүрэн хуулийг хэрэгжүүлдэг ийм л нөхцөлийг хангахын төлөө бид бол зорилго болгож ажиллаж байгаа. Энэ үр дүнд олон улсын дотрын байгууллагууд дээр хэрэгжүүлж байгаа, хэрэгжилж байгаа энэ их өгөгдлийн санг ашиглах, бүх үйлчлэгээгээ цахим руу шилжүүлэх энэ ажил дээр бид нар илүүтэй анхаарч ажиллаж байгаа. Татварын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил одоо ч үргэлжилсээр байна. Гэвч одоо болтол татварын тухай ойлголт хүн бүрт өөр өөр байдаг бөгөөд татварын тухай эерэг сөрөг хандлага ямар ч цаг үед байсаар иржээ. Татварын тухай нэгдсэн ойлголтыг нийгэм даяараа хүлээн зөвшөөрдөг болоход дахиад хэдэн 10 хэрэгтэй гэж. Хамгийн гол нь татварыг яаж барьж авах вэ? Татвар төлөгчдийг яаж татварт хамруулах вэ гэдэг үзэл баримтал өнөөдөр өөрчлөгдөж, татварын бодлогоор эдийн засгийг бүхэлдэн дэмжих суурийг бүрдүүлсэн. Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны эхлэл буюу Адам Смит 1776 онд ард түмний баялаг хэмээх бүтээлдээ татварын эдийн засаг нийгмийн агуулгыг онлын үүднээс анх тодорхойлон тавьсан байна. Гол нь татварын систем тэгш шударга, бодиттой, тодорхой, төлөгдөх боломжтой, үр ашигтай байна гэж үзжээ. Айл гэрийн голомт, улс гэрийн тулга гэдэг галаа бадрааж, өрхөө татах Монгол ухааны эхээс ундрахтай гэдэг шиг улс гэрийн хөгжил, ирээдүй хойж эзэн нь болсон иргэд биднээс шалтгаалахаас гадна улс орныг авч явдаг хэд хэдэн томоохон салбарын нэгж болох татварын албаны тухай та бид сая үзлээ. Монгол нутагт албан татвар үүсэж хөгжсөн түүхэн үеийг энэ удаад үлдээж, өнөөдөр шинэ үеийн татварын алба үүссэн байгуулагдсан, хөгжиж ирсэн замналыг харуулахыг зорилоо. Монгол улсын хөгжлийн түүхэнд улсын санг бүрдүүлэх их усүрийн гол хэсэг нь албан татвар болсоор ирсэн бөгөөд татварыг хураан цуглуулах үүргийг хэрэгжүүлэх, дүрм журмыг боловсронгуй болгох, үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудаар баталгаажуулж ирсэн үе үеийн татварын албаны хамт олонны нөр их хөдөлмөрийн багахан хэсгийг 30 жилийн ойд зориулан эмэгтгсэн нь энэ юм. Ажил хөдөлмөрөөрөө баг хамт олноо үлгэрлэн төр түмэндээ үнэлэгдсэн татварын албанаас төрөн гарсан гавьяатууд хийгээд улс их орны төсөв санхүүг бүрдүүлж ирсэн үе үеийн татварын албаныхны хөдөлмөрийг үнэлж баршгүй билээ. Ирээдүйг гэрэлтэйгээр бүтээхээр зорин ажилдаг татварын албаныхан болон ирээдүйдээ итгэлтэйгээр татвараа төлдөг татвар төлөгч нарын харилцан итгэлцэл дээр энэ байгууллагын шинэ үеийн 30 жил бичигдэжээ. Шинэ үеийн татварын алба үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.